Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны ээлжид хуралдаан боллоо. Хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан агентлаг байгуулах асуудал гол хүндэг сэдэв болж засгийн газраас энэ чиглэл бодлого боловсруулж ойрын хугацаанд хилэлцэхээр болсон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, сурч боловсрох, мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх чиглэлд харийн агентлагууд нь анхаарах ёстойг санууллаа. Зовлонтод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар хороодын удирдлагууд оролцож тулгымдсан асуудаа нэрэлсэн юм а. Харааны бэрхшээлтэй иргэдийн холбооны зүгээс ажлын байрны асуудлыг хүндсэн бол тэрэгцэртэй иргэдийн зүгээс нийтийн тээврээр зорчих асуудыг хүндэж байсан юм а. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэгчүүдийн холбооны зүгээс боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг онцолж байлаа. Тодорхойлбол тус холбоонд бүртгэлтэй нийт хүүхдүүдийн 52% нь боловсролын байгууллагт огт хамраж үзээгүй байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан тусдаа агентлагтай болох шаардлага байгааг санууллаа. Зөвхөн сонсгодын бэрхшээлтэй иргэдийн зүгээс тавьсан бас нэгэн асуудал нь өргөн нэвтрүүлгийн телевизүүд бүгд зохионы хэлний хэлмэрчтэй болгох шаардлагатай байгааг дамжуулсан юм а. Зовч нь жирийн иргэдтэй адилхан кабелийн сувгуудад төлбөр төлж үйлчилгээ авч байгаа ч хангалттай хэмжээнд мэдээлэл авч чадахгүй байгааг онцолж байсан юм а. Бүтэмжтэй орчин бий болгочих юм бол юу ч хийж бүтээж бас чадах ийм бүтэмжтэй хүмүүсүүд шүү. Ийм талаас нь хэрвээ харсан бодлоготой болвол манай улс бас хөгжихэд бас их нэмэлттэй байхаа гэж бодож байна. Жижиг тийм сүгнээрийн бүтээгдэхүүн, гар урлын тийм бүтээгдэхүүнүүд хийдэг. Тэгээд тэрийгэ борлуулж чаддаг. За өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийтдээ 130 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн судалгаа бий. За үүний 70 орчим мянган хөдөлмөрийн насны иргэд байгаа юм а. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, за мөн шин төвд хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тавигдж байгааг онцлоо. Ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй ажил эрхэлж байгаа хүний тоо манай статистикийн ерөнхий газрын гаргаснаар 17 оны гүйцэтгэлээр 19,900 хүн байгаа юм. Тэгээд цаана хөдөлмөрийн насны 73,200 хүн бол ажил хөдөлмөр одоо эрхэлж чадахгүй байна гэсэн юм судалгаа бол байна. Гэрээр тусгаалan боловсрол эзэмшүүлэх асуудлыг нэлээд өргөжүүлье. За ингэж өргөжүүлэх ганц манай яамны ажил бол биш юм байлээ. Бид нар энэ дээр эрүүл мэндийн яамтай нэлээд хамтарч ажиллахгүй болохгүй. За хоёр дахь нэг гол ярилцсан зүйл нь юу вэ гэхээр 0-2 насны хүүхдүүдийг эрт онцлогоонд оруулах ажлыг ер нь маш сайн хийхгүй бол 2 наснаас нь бид нар манай яам хариуцаад цэцэрлэгийн боловсрол олгоё гэхээр хүүхдүүд аль хэдийн хожимдсан байдал ажиглагддаг гэж одоо эцгийн холбоо болон бусад холбоодуудаас маш их санал ирж байгаа. Зарим гүйцэтгэх засаглалын тэргүүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тавьж байгаа дээрх асуудлуудад анхаарал хандуулж шийдвэрлэх чиглэлд нь харьяа яам агентлагууд нь идэвх зүтгэлтэй ажиллахыг санууллаа. Энэ хүмүүсээ хаа явсан газар нь хайрлаж байгаарай. Дэмжиж тусалж байгаарай. Дэлгүүр оршоонд автобусанд ороход нь хүртэл нэг өргөж сугдаад өгж байгаарай. Автобусын дотор нэг суудал тавиад өгчөж байгаарай. Замдаар явж байвал зам хүнтэн гарахад нь туслаад дэмжиж өгчөж байгаарай. Хүний хайр гэдэг юм бол эдгэрт манд дутагдж байгаа шүү гэдгийг одоо хэлье. Энэ бол хүн ёсны асуудал. Тийм учраас энэ хүмүүсээ хүн ёсоор хайрлаарай. Төр засгийн хайрлах ёстой. Монгол улсын бүх иргэд энэ хүмүүсээ хайрлах ёстой шүү. Тийм учраас хаа явсан газар нь харилцаж дэмжиж туслаарай гэдэг ёстой. Сар шинийн одоо энэ сайхан баярын өмнө Монгол ёс заншлаа бодсон ч та бүхэндээ бас одоо ард түмэндээ уриалж байна гэдгийг бас хэлье. За нөгөөтэйгүр энэ оны эхний хагас жилдээ багтаан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан хэрэгжүүлэгч агентлаг байгуулах саналыг танилцуулж засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх, мөн нийгмийн хадамжийн төвийн хэмжээг амжилгааны баталгаажих төвшөнд хүргэх асуудлыг хууль тогтоомжид тусган шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч мэдээллийн сан байгуулж эрүүл мэндийн үйлчлэл зохион байгуулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж бүх яамны төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлагийн дарга, нийслэлийн засаг даргыг оруулах, за мөн барилгахад байгуулалтын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хүртээмжийн тухай хууль боловсруулах ажлыг зохион байгуулж энэ онд багтаан засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэдгийг онцолжээ.